хамаг бэрхшээд үлдэж огтх баярмэнэ. Өнөөдөр глобал NBC-ийн зохион байгуулж шин сар шинийн энэ сайхан амар мэндийн мэдсэн өрөөлтөдөр бүгдээрээ гуравтаа сайхан хурайлхан зүйтэй маа. Цагаан сүрийн үйл ажиллагаа манай албан ёсоор нэгцнийг мэдэгдээ. Үүний сацуу ирсэн зочид төлөөлөгчдийг танилцуулахад таатай байна. Монгол улсаас бүгд найран Солонгос улсад суугаа эжин сайдын яамны эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалт хариуцсан адаш оронго бүрийн нийгмийн хамгааллын үйлчлэгээний хэлтсийн дарга Сучин Үнээс гадна энэхүү цагаан сарын үйл ажиллагааг дэмжиж хамтран оролцож байгаа байгууллагуудыг танилцуулахад таатай байна. Nice World Mongolia-гийн хамт олон Аз дадлын үйлчлэгээний хамт олон Баяр хүргэе. Амтлаг цех хувьцаат компани хамт олон Монгол иргэдийн холбооны хамт олон UA Properties үйл хөдлөх зуулчлалын хамт олон Гонигл төвийн хамт олон энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч бүгдэнд нь халан алга дашцгаая. Тэгэлгүй аливаа арга хэмжээг ивэнтээр хамтран ажиллагч байгууллагуудаар одоо энэ арга хэмжээ маань одоо хөтгөл том хэзүүн тэгээд үргэлж биднийг дэмжиж бидэнтэй хамт байж хэлэгний дахин дүүсийг хамтдаа энэ үйл ажиллагаа зохион байгуулж буй глобал NBC-ийн хамт олноос ахин дахин сар шинийн баярыг хүргэн зүйтэй. Бидний ажлыг дэмжих хүргэснээс хамт хүлээх ахин дахин баярлалаа. 3 дахь жилдээ ийхүү зохион байгуулагдаж байгаа глобал NBC цагаан сар өгөх ясалмын ийхүү ёслох төгөлдөр эхлэж байна. За сайн байцгаана уу? Энд цугларсан эрхэмсэг сайхан элэг нэгтлүүд монголчууд гоёлын бүсгүйчүүд сайхан ирчүү та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За цагаан сар өгөх баяраар ер нь манай Монгол ард түмний эв нэгдэл соёл заншаа дээдлэг ураг төрлөө улам батчуулах ихс дээдсээ хүндлэх хүүхдүүдтэй ерөө сургаалаа хайрладаг үнээр бидний үндэсний уламжлагдаж ирсэн хамгийн чухал хүндэлтэй баяр үлээ. Тэгэхээр энэхүү баярыг бид нар Солонгос улсад хэдий чанар монголчууд бүгдээрээ хамтран энэ сайхан тэмдэглэж байгаа. Энэ сайхан арга хэмжээнд ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. За тэгээд глобал NBC төвөөрөмжөд байгууллагад 2 жил болж байгаа. Яг 3 жил болж байгаа. 3 дахь жилдээ энэхүү арга хэмжээ зохион байгуулж байгаа. Эхний жилд 20 гаруй дараагийнх нь ажлын бүрэн Монгол дээр болж байсан 50 гаруй энэ удаа улам гоё өргөцсөн байна. Ингээд бид нэр дэмжин хамтарч байгууллагад маш их талархаж байна. Монголын цагаан сарыг ингэж гоё хүндэхээр мөн одоо ирсэн зочид төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэмжээ хувь хүмүүст бүгд чиглэлийн талархыг дахин илэрхийлье. За баярлалаа. Юуны түрүүнд бидний ажлыг хүндэхээр энэ ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэхүү глобал NBC контент бүтээх энэхүү одоо том ажлыг эхлүүлсэн цацрагчдээс баярлалаа. Энэ хэвчэн байгаа болохоор бид нар энэ өнөр олоолаа энэ цугласан байгаа. Тэгээд миний би глобал NBC-ийн гишүүн болоод одоо 2 дахь жилдээ болж байна. Тэгээд өөрийн одоо танаар таныг дээлэх контентыг санаачлаад эхлүүлсэн цацрагчдынхаа амжилтын хамт нэвтрүүлгээр хэмжээд ажилладаг. Тэгээд олон цаашдаа контент нэвтрүүлгүүд Солонгос улсад мэндэлж дараа бид нар дараа жилдээ улам өргөжих болтугай гэдэг Европыг тавья. Та бүхэн сайхан баярлаарай. сайхан үеийг хүсээрэй. За сайн танаа хорон цугласан энэ сайхан өдрийн амар мэдлэг айлтгая. За би глобал NBC-ийн үүсэн байгуулсан цацаа агчтайгаа хамтарч ажиллаад 2 жил болж байна. За тэгээд ивент менежерээр ажиллаад за ивенттэй бизнес эмэгтэйчүүдийн холбооны ивент бас бус ивентүүдийг хамтарч ажилласан байгаа. Хүрэлцэн ирсэн та нартай баярлалаа. Ингээд өнөөдрийн манай үйл ажиллагаанд хамтдаа
өнөөдөр нэг өдрийн дурсан бүтээн мөрөөр баярлалаа хандлаа. Хэлсэн хүмүүстэй өдрийн мэндийг хүргэе. Би Global MBC-ийн зураглаач залуу байгаа. За та бүхэн маань өнөөдөр сайхан шинжлэхээрээ Монгол улсын төрийн бэлэг тэмдэг болсон төрийн дуулаа эгшүүлүүлэх болохоор та бүхэн минь босч хүндэтгэл үзүүлнэ. Орхоор ингээ та бүхний өмнө сонорыг мэдахаар Лөвшин баяр дүү маань ирсэн байна. Халаа гонстаар угтан авцгаая. төрийн дуустай ялгаа гэмээр яригддаг, уулагддаг халуун элэг нутаг дугаартаа бүхэндээ мэдчихье. Хатагт ноёд мөх ард төм таа хүндээ эрүүлийн хурцуудаанаас хүсээрээ. Ингээд 17 дугаар жаргасны мэдэх хэмээн модон лоожтой илгээрээ хурцуудаанаас цаа таван тэнгэр 33 хормос саясын шашгирттай
их орончин амгалан бай та бүхэн амьдсан оренгийн систем болсон очир байнар хүн дамжсан майдэр ятан морхнууд чинь хүн шахтантай өрөвдөө чинь ногоон танаа дэрсэн намаар мэдвэнэтэй эмэгтэй жижигэн төрөвсөн сутэрдэн оюун нийтний дүүрэн ба цагаан ногоон дээр хитмээр мэдвэнэтэй ирчүүдэн гадна гомонгор баянамсаар шиг тогоон дүүрэн бэлтгэж түүгэж ханаагүй түүгэж өвтөнгүй утын дурта ойхон замууд үйтэйгээ отхон нэнгэр уусах бохрын бодаа өнөр өтгий хүсэн яриа 진창날 흥건한 동남아다 걸리시게고 웃세게 된 태도르선 사랑이 재밌고 웃세드 한나시우야 алтан энэ миний хорон алтан ирхэн билээ. Эцгийн зэгсэн эмээлэн мөнгөн, ээжийн цацлын халбан мөнгөн, сар наацсан усан мөнгөн, сархад мэлтэлсэн хонгон мөнгөн, миний хорон мөн эзний орон билээ. Урийн удаан цэцгийн шүрэн, хувьсгалын удаан төвийн шүрэн, хурц удаан галан шүрэн, хорол удаан тоолон шүрэн, миний их орон шүрэн эрдэнэ билээ. хайрын цагаан сүүн танан, хангаан цагаан оргилын танан, хашийн цагаан өргөөн танан, ханад цагаан ирэн танан, миний их орон танан эрдэнэ билээ. Сайхан хонгийн хүсэн зэс, сайнгаг нурын орчин зэс, оцсон үрийн туян зэс, орон усын туян зэс, миний хорон тэсэрдэн билээ. Усны зөөлөн замган ноёо, улсын намрын ганган ноёо, өгөлт ширээсэн шиг хөдмөн ноёо, уулсын сайхан гацуурн ноёо, миний хорон оюун эрдэнэ билээ. Хазарын ангаан гам, урсах гэлийнхэн усан гам, эр цэргийн ээлж зэвсгэнч гам, эрхэд түнийхэн эр нэгэн гам, миний их орон гам амтны билээ. Зэрэг цэцэсэн надад хүмүүстэй миний алтан эсэм нэрээр бичдэг битээ мөнхийг тавсан өвдөө зэн хүндэж эсэм нэр дэвсдэг битээ. Үгүй эсэм нэр дэвсдэг. Миний алтан намбан радиоа рот бүстэндээ ив хатыг гэсэн миний алтаны эсэм бүсээр бүрддэг байна. Хүүхдийн Монгол нийгмийн заяа үндийж, замал тэгширч, ерөөл бэлэн дэлгэрч, өсөн цагаан бүслийн бэлэг сайн ерөөдөө бэлэг болтугай.
Шатабатадэр бол манай Монгол Солонгос улсад бурхан шашны хөгжүүлэх сангийн зөвлөх гэж явдаг. За тэгээд олон жил 20 гаруй жил Монгол Солонгос улс амьдрахтаа маш олон монголчуудынхаа аж амьдралд нь маш их хувь нэмэр болсон. Монгол үндэснийхээ одоо шашны зүйлийг маш их хөгжүүлж явдаг. Тэрнгээр нь бүх хүмүүс маш сайн мэддэг. Тэгээд бид нар бүр зорж ингэж тодорхойлсон байгаа. Ингээд тань зөвхөн нийгмийн хамгааллын яамны хүндэт жоо бичгээр шагнаж байна. Оюун гэрлийн байгуулмаа. За Монголын эмэгтэйчүүдийн холбооны бүгдээр Солонгос улсад салбарын тэргүүлэгч гэж байгаа тийм. За энэ оюун гэрлэгч маань өөрөө ч бараг мэдгүй байгаа шүү. Өнөөдөр бол маш бэлтгэл зүйл байгаа учраас тэгээд маш олон жил бас үндэснийхээ зүрх сэтгэлд хүн бүхэн хармат сэтгэл байдаг. Байгууллагч маань үндэсний гэсэн сэтгэл маш их байдаг. Дээрээс нь Монгол хүчигээ өөрөөр мэдээж чаддаг бүхнээ маш олон залуучуудаа эмэгтэйчүүдийн салбараас нь зохион байгуулад олон хүмүүстэйгээ Монгол хүчийг бас хөргсөн байгаа. Тэгээд яг өөрөө гадаадд амьдарч байгаа ч гэсэн тэр зүрх сэтгэл нь бол Монгол гэдэг маш их онцлог ажил байдаг. Бид нар зочдтой подкастаар бас яриа авсан байгаа. Тэрийг та бүхэн бас дараа нь үзээрэй. Ийм хүмүүс бол маш олон байгаа. Та нар бүгдээрээ тийм байгаа. Тэгээд төлөвлөлт ингээд байгнаа гэж юу. Хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны хүндэт жоо бичгээр шагнаж байна. Хонсгийн гал өндөр. Хонсгийн гал өндөр. Яг заавал өөрөө бас мэдгүй байгаа шүү. Энд чинь бүгдээ Солонгос улс дахь шагаан холбооны тэргүүн гэж энэ залуу байгаа. За ер нь бол Монголын үндэсний тоглоом наага гэдэг бол бидний хамгийн чухал дархлаа. Тэгээ үндэсний дархлааны нэг. Тийм учраас шагаан холбоо гэдэг маш олон залуучуудтайгаа үлгэр дуурайж үзүүлээд үндэснийхээ тоглоом наадмыг хөгжүүлж агаад нь дахин талархад илэрхийлээд хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны хүндэт жоо бичгээр шагнуулж байна. За энэ болохоор Дашпонцгийн ядмаа гэдэг энэ хүн яг одоо байх байгаа. Одоо энэ Чангван гэдэг хотод бас нэг бүхий барилдаан болж байгаа мөлий. Тэгээд одоо үндэсний бүх гэдэг бол манай Монгол төвчүүд ямар чухал зүйл вэ те. Тэгэхээр бүгд Солонгос улс дахь үндэсний бүхийн холбоо гэж байдаг. Тэрний тэргүүн нь Дашпонцгийн ядмаа гэж залуу байгаа. Тэгээд бүхөө одоо тэр олон бүхчүүдийг бас хөгжүүлээд Солонгос улсад хэдийн чандад бүхийг дээдлээд ингээ өргөжүүлж явж байгаа учраас тэр залууг бид нар бүр маш олон садлагаагаар ингээд тодорхойлсон юм аа. Ингээд өөртөө гардууд хадна тийм. За бүхэн дуртай бүхэн хайртай хүмүүс бол бүгдээрээ ингээд сайхан алдартай шалуун алдартай шилдаар талархал илэрхийлье. Батбаатарын наран гэрэл гэдэг амтлаг цех гэж та бүхэн зарим мэдж байгаа. Одоо яг ингээд ширэн дээр байгаа бидний энэ хэвийн боов чинь бид нар Монголоос авчираагүй тийм. Яг энэ Солонгос улсад монголчуудад зориулаад хөлс хөдөлмөрөөр гаргаж хийдэг энэ амтлаг цех гэж Чонон хотод байгаа. 5 жилийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээ монголчуудынхаа Монголын бүр эртнээс удамчлагдаж ирсэн хэвийн боов, Монгол үндэснийхээ айраг хэвийн боов. За тэгээд өшөө цай гэдэг энэ бүхнийг Солонгос улсад үйлдвэрж байгаа гэж бас гоё байгаа зү. Эдгээр хувийн үйл ажиллагаа боловч яг энэ үндэсний газруудыг ингэж гоё өгүүлж явж байгаа. Наран гэрэлтэй маш их халуун талуудад илэрхийлье. Тэгээ өөрөөр бараг мэддэг байгаа шүү. Ингээд үндэсний зүйлээс хамгийн чухал гол зүйлүүдээр бид нэг бүгдээр тодорхойлсон байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Монгол улсад хувийн хэмжлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр итвэх санаачлал хичээл зүтгэлтэй өндрөөр үнэж Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр шагнав. Батгалсангийн сарууд гэдэг
манай сонсогч та бүгдээрээ мэдчихэж байгаа те S&B гэдэг. Одоо энэ донд зарим хүмүүс нь бас бидний хувьцааг өмссөн байгаа. Монгол үндэснийхээ хувьцыг маш гой хүний нутагт хийж. За тэгээ Монголынхаа нэрийг олон удаагийн үндэсний худалдаагаар олон улсын үндэсний худалдаагаар гаргаж байгаа те ийм гайхалтай хөдөлмөрч гэр бүлээдэг. Тэгээ саруудыгаа бид нар бүгдээрээ ингээд шагнасан байгаа. Шагнуулсан байгаа. Тодорхойлолтыг явуулаа. Тэгээ байгууллагууд нь өөрсдөө төвчөөрөө ингээд гоё шагнаж байгаа шүү. Тэр бидний хамтын бүгднийхээ хамтын бүтээл. За маш их баярлалаа. Монголын бизнес эрхлэгчдийн холбооны шилдэг бизнес эмчтэй медалаар шагнаж байна. Шилдэг бизнес эмэгтэй медалаар Боваан Ландон Чимэг. Ер нь бол Nice Work Mongolia-г 10 жил, 20 жил, бараг 20 жил ингээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд маш их хөдөлмөр зүтгэж байдаг. Нандаш маань олон хүмүүс мянган хүмүүс байгаа. Тэр бүхний төлөөлөл болгоод нандин чимэг маань тэгээд олон улсын тренинг өгч гэдэг. Монголынхаа нэг солонгос улсад болон олон улсад гарч байгаа. Маш хөдөлмөрч хэрэггүй байгаа. Тэгээд нөхөр нь бол маш олон жил болсон байгаа. Тэгээд нөхрийн бол маш олон судалгаагаар маш олон байгууллагууд санаа. Тэгээд шилдэг бизнес үлдээ. Монголчуудын маань бол маш олон бизнес янз бүрийн чаддаг нөхцөлөөр судалж ажилладаг хүч чадалтай хүмүүс маш их байгаа. Тэр бүхний төлөөлөл болоо төмрийн сармаа гэж үсвээ. За энэ хадгалсан бүх бүрийн бизнес үйл ажиллагаа явуулах хэдэн олон жил болж байгаа. Тэгээд олон залуучуудаа олон хэд дуурай болоорой олон залуучуудаа сармаашаа үргэлж ингээд хамтдаа хөгжиж дэвшиж яваасай гэдэг үгнээс бизнес эрхлэгчдийн холбооны хүндэт тэмдгээр шагнасан байна. Төмрийн сармаа бизнес эрхлэгчдийн холбооны хүндэт тэмдгээр шагнаж байна. Баяргий. Хүмэн удахгүй гарах гэж байгаа энэ олон хэмээх ногоо жилдээ улам их амжилт бүтээл арин дүрэн байгаараа гэдэг үзэгтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлээ. Өнөөдөр мөн төр засгийн болон одоо холбооны шагнал хүртсэн энэ олон өсвийчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ улам их амжилтыг хүсье өрөөе. Тэгээд та бүхэн маань сайхан баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Автотаа 사실 가지고 오늘 이렇게 있어요. 다시 보니까 그래서 덕분에 사람들이 문제로 무슨 일을 하시냐 하나도 알아보시게 되니 처음 봐서 제일 오늘은 작은 포스도 높게 주었어요. 아동들에게 보리야, 감사합니다. 생각하는 것을 가서 부러움을 해줄 수 있기에 부모들 가는 불칭을 승리하는데 마이벨 분이 먹어줄 때 이것은 유순 사람 비슷한 뜻을 못해 이렇게 그러더라.
그들의 아침부터 산상 부르시를 산상을 볼수 있어. 미국의 40대 사무실들의 오늘 미국들의 사무실들의 산백서는 만나가고있다가 바쁘실 때 오대상을 영장 뜻겠습니다. 그게 MBS인 거다가 바이러스하고 사고 그렇게 게 독수있습니다. 맛이 달달나 되게 탑탑다 서로 열심히 하고 근데 때보다 그리고 디스크션할 때는 생각하신 대로 얘기 됐어요. 맛있다 하나 맛있다. За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Монголынхаа уламжлалт сайхан цагаан сарсын баярт өдрийг зохион байгуулж байгаа ABC Глобалын хамт олон болон хүрэлцэн ирсэн дэндэж та бүхэндээ эрүүлийн аз жаргал энэ хаваа хамгийн сайхан хүнсээ эрүүл аз жаргалтай дахин өгсөйгөө. Сайн байцгаана уу та бүгдээ энэ өдрийн гайхалтай өдрийн мэндийг төшөөдөө. Цагаан сараа огтох баяраа 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа цацрагчдээ түүний ард байгаа хамт олонд нь томоосон баяр хүргэе мөн цаашдаа ажилтны амжилт хүсье. Тэгээд бид бүгд чинь хүмүүс бид нар чинь бие биендээ дандаа урам хайрладаг штэ. Тэгэхээр ийм гоё урам хайрлсан тэ урамшуулсан ийм тэмдэг авсандаа урамшиж маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажилд нь та бүгдтэй амжилт хүсье. Амьдралд нь аз жаргал хүсье. Өнөөдөр сайхан баярлцаагаарэ. Зөвхөн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Огийн самбалын цаашдын цаашдын YouTube жилдээ бас ажил үдээр өргөн байгуулцгаа гэмээр та бүхэндээ 아미 드시게
те тайзны гэрэл энэ одоогоор хөгжим рүү энэ одоо хамгийн чухал ажил бүгдээр мэдчихэж байгаа чинь энийг бол мэрэгжлийн төвшин хийлээ гэдэг чинь тийм аав биш. Гэтэл манай энэ салбарт байгаа монголчуудын дунд ийм мундаг чадвартай хүмүүс олон байх юм залуучууд. Гэтэ олон байхдаа яг гарсан хүмүүс бас цөөхөн байдаг. Тэгэхээр тэднээс бид судалгаа гаргаж байгаа. За бүгд хятад ард улсад яг мэрэгчлэрээ суралцсан дууны инженер мэрэгчлээ Жамины математикийг урьж байна, тайцаа урьж байна. Мандаа. Энэ сүлбэрээс хүмүүс мэдхгүй байгаа учраас тэгэхээр математикээ залуу болоод та бүхэн мэднэ ахтай арын хамгийн чухал ажлуудыг хийдэг. Үнэхээр гайхалтай. Ийм залуу сайхан одоо монголчууд маань залуу юу шилдэг одоо ажил монголчууд залуучууд маань олон залуучуудаа төлөвлөлт болоод ингээд хөдөлгөөн нийгмийн хамгааллын яамны хөндөж жогчгээр шагнуулж байгаа таны ажлын үр дүн амжилт бүтээлийг үнэлж хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар жогчгээр шагнуулж байна гэх. Тэгэхээр олон ихний хийгээрээ угаасаа манай энэ залуучууд үнэхээр мундаг юм байна. Мундаг шүү. Тэгээд олон их амжилт хүсье. Тэгээд надад энэ имэйний ТV үүсгэн байгуулагч ноён Батбатханаас яамны жоо хүчээр шагнуулж байгаа хүнээрээ хадгалж лидержийн хөгжил дуурал энэ дээд зүйлийг хариуцсан юм бол маш том хариуцсан бөгөөд маш хэлтэрийн хэрэг байдаг гэх найзтай бас баярлалаа. За өнөөдөр энэ хөө жоо хүчийг авах гэж үнэхээр санссангүй тэгээд гинтийн юм байлаа тэгээд үнэхээр шагнал авах мэдсэн бол хувцснаас илүү тэгээд анхаар байлаа тэгээд уучлаарай тэгээд ямар ч байсан өнөөдөр ингээд иймэрхүү гоё ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа игчтэй болон хамт олонны тав хүндээ баярлалаа. За тэгээд энэ хүү арга хэмжээнд дээр ингээд өөрийнхөө одоо ингээд хөгжим суурийг тавиад ингээд ирсэндээ бас маш их баяртайгаа хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд та бүхэн маань ирчүү ондоо эрүүл их аз жаргалтай сайн бүхнийг хүсье өрөөё. Баярлалаа та бүхэндээ. Энэ өндөр бүтээр хурамчуудаа тийм ээ манай бас ингээд даатгалын компани ингээд жавар үргээ ингээд ийм гоё үс хоёрын ийм хуцтай ингээд бүгдээрээ хүрэлцэн ирсэн маш их баярлж байна. Тийм манай миний одоо зааж өгөх гэж явах уу? Манай компани юм байгаа. Тэгээ компанид ерөнхийдөө ийм одоо гоё үйл ажиллагаа явуулнаа гэж ерөнхийдөө хэлээ. Манай багийнхан бүгдээрээ хамт оролцож байгаа. За намайг бол Нацгал Дорчин Батбууин гэдэг тийм Солонгос ерөнхийдөө даатгалын компанид ажилладаг байгаа. Бид нар бүгдээрээ Солонгос улсад байхаар нөгөө нэг маш олон төрлийн даатгал байдаг шүү дээ. Улсын, хувийн гэл тэ. Тэр хувийн даатгалын дээр ерөнхийдөө төвлөрч ажилладаг юм компани байгаа юм л да.
서서처럼 사실 сайхан шинжлээ хөгчм огомото 먹어줄 때 이렇게 먹고 돌돌 도신 거 먹은 말 중에 이 슈치 유로이도가 아이 그래야 Бүлгэж ирсэн шагаан мод өнөөдөр эндгүү энэ сайхан байгууллагууд маань байгаа юм хоёр давхруудаар байгаа одоо бидний өмсөж байгаа Монгол дэв хувцсыг 힘내. 아로 이른다. 참하고 길 덕덕바 우스바 호무스바 스포트티 우치 뉴터 우스자 이 사람아 나에게 강파스니 교회에서 온전히 모아 나
баярын үзэсгэлэн худалдаанд маш олон байгууллагууд ирсэн байгаа. Тэгэхээр юу пурпозэс хөл хөдлөгдсөн учраас яг Солонгост байгаа хүмүүстэй болоод ямар боломж байдгийг, урьдчилгаа хэд байдгийг, хэдэн жилийн дотор байртай болох хэрэгтэй бэ? За манайхын хөвчлэн ерөнхийдөө тухайн хүний хүсэж байгаа одоо магадгүй бэлэн байр гэвэл бэлэн байр санал болгох, түрээсийн байр гэвэл түрээсийн байр санал болгохоос гадна за төслийн байр буюу за алс хэлийн чандаас за өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулах, за магадгүй цаашдаа ашиглах боломжтой байрнуудыг санал болгож байгаа. За жишээлбэл урьдчилгаа 30 саяыг өгөөд үлдэгдлийн за 24-өөс 30 6 сарын хооронд хүүгийн хувь зээл буюу тухайн компани хүүгийн хувь зээлээр оролцуулах боломжтой. За мөн дээрээс нь тухайн хүүгийн хувь зээлийн төслүүд маань ерөнхийдөө бол 1 жилээс 1.5 жилийн дотор ашиглалтанд орох нөхцлөөр бид бүхэн одоо гэрээж авч байгаа бөгөөд та ашиглалтанд орсны дараа тухайн байрыг амьдрах, за мөн дээрээс нь түрээслүүлэх гэх мэтчлэн хувийн хэрэгцээндээ ашиглах боломжтой. За мөн ашиглалт орсны дараа за мөн өөрийн нэр дээрээ шууд бичлэгийг шийдвэрлэн авах боломжтой. Хамгийн гол нь гадаадаас та бүхэн их орондоо өөрийн нэр дээр за шууд өөрөө гар үсгээ зураад үйл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжийг бүрдүүлж байгаагаараа хамгийн анхдагч гэж үзэж байна. За ингээд манай цагаан сар угтах баярын нэг хөтөлбөр болох те миний үзэсгэлэн худалдаан дээр маш олон байгууллагууд ирсэн байгаа. За тэрний нэг нь манай Солонгос улс дахь үндэсний говцны S&B гэдэг фэшн компани байгаа те. За тэрний маань одоо саруул бүсгүй, саруул захиралтай бүгдээрээ уулзж байна. За ямар гоё хувцас өнөөдөр бас маш олон хүмүүс чанаа хувцаар гангарсан байна. Тэгээ ер нь Солонгос монголчуудаа маш гоё өргөлж нөгөө дэмжиж ийм гоё хувцаараа гангарч өгдөг та бүхэндээ баярлалаа. За тэгээд үзэгчтэйгаараа сайхан сэтгэл овоолцгоё. За ингээд энэ луу жилдээ ол зомог ихтэй 90 сар бол инх тунх байхыг өрөөгөөд манай үйл ажиллагаа ерөнхийдөө бол үндэсний хувцас тийм ээ үндэсний хувцаараа ерөнхийдөө бол ингээд дагнаа явчихдаг. Тийм Европ болон тийм үндэсний хувцасаар ерөнхийдөө бол бас нэг өв уламжилж ирсэн тий одоо бас ээж аваасаа өвөө эмээгээс уламжилж ирсэн бас нэг юм одоо энийг ингээд ихчдүү хоёр хийдэг гэж бодохоор гайхалтай. Ихчдүү хоёр тий. Маш гоё. Ийм гоё өөрчлөлт үүсвэ. Солонгос улс байна. Хүмүүсүүд маань материалаа сонгоод авчирж өгж болж байна. Тий. За бизнес нь хэмжээ аваад ерөнхийдөө бол би бол загвар дээр ягаад тэгээд эсгэлд орлоо хувцас бэлэн болоод таны гар дээр очихоор тэгээд хийж одоо бүтээж уралж байна да тийм ээ. Ямар үнэтэй? 100 хэдэн. За тэгээд тий 100 хэдэн мянгатай. Тий. Хүмүүсд өөрсдөө загвар хийгээд өгөөд хийлгэж болно. Энэ бол одоо үндэснийхээ хээг оруулаад одоо ийм одоо 50% кашмир орсон ингээд дулаахан өвөл хавар намартай өмсчгээр хамтааснууд байж байна. Энэ уучнууд тийм ээ хамтаас уучнууд ингээд үндэснийхээ торго моргоор ингээд оруулаад тийм ээ. За сайн байна уу? Вау, ямар сайхан бүсгүй вэ? За ингээд ийм сайхан цагаан сар үзэсгэлэн худалдаандаа ингээд ийм гоё бүтээгдэхүүнээрээ оролцож байгаад маш их баярлалаа. Манай Ану Жанлуу гэдэг Жанлуугийн Ану гэдэг одоо манай Солонгостой монголчуудаас нэлээд сайн мэддэг. Ер нь бол маш олон төрлийн бизнес хийжсэн тий. Тэгэл маш гоё олон бас залуучуудтайгаа үлгэр дуурайд болж явдаг. За ямар бүтээгдэхүүнтэй ирсэн байна? Өнөөдөр яг Монголоос сайн нөгөө Монголд цагаан сарын үзэсгэлэн худалдаа болоод тэнцэнээс ингээд дээжүүдээс нь ингээд өнөөдрийнхөө энэ үйл ажиллагаанд оролцох гээд аваад ирсэн байгаа. Дандаа Монголоос ирсэн одоо энэ Ааруулан тавгийн идэ энэ 9 эрдний цай энэ айгуу гоё амттай байлаа. Тэгээд иймэрхүү бэлгийн өрөмтэй цай 10 та цай энэ төр гээд тэгээ ер нь энэ дээр ингээ бүгдээр дандаа Монголоос ирсэн юмнууд байгаа. Тэгээд манайх дэлгүүртэй байхгүй юу? Тэгээ манай дэлгүүр дээр болохоор дандаа нөгөө бөөний ороонууд аяг их орж ирдэг. Тэгээ барууныхаа яг хуу танилцуулга дээжээс нь аваад ирсэн. Тэгээ ингээд хүмүүс яг хуу сонирхоод танах бөөнийхөө бол дэлгүүр дээр ирээд үзээргээд яг нэг жаахан дээж маягаар аваад ирсэн. Энэ айр гэхэд нөгөө булганы сайхны даваас өрнө гэж уяачин алдартай уяачин айр юм байлаа. Тэгээд хажууд нь ингээд нэг иймэрхүү энэ манай Монголын эсдүүжин бүр 5 цулын шөл мүлгээд ер нь айгүй олон төрлийн юмнууд авчирсан. Тэгээ ингээд намайг өрн оролцуулж байгаад баярлаа. Тэгээ өнөөдрийг сайхан өнгөрүүлж байна.
За ингээд Солонгост бол ингээд сүүлийн үеийн Монголын одоо сүүлийн үеийн баруунууд бүгдээрээ ирсэн байгаа юм байна. Тэрийг манай Ану маань гоё хангаж өгч байгаа юм байна шүү. Баярлалаа. За ингээд гадаадд байгаа хүмүүст бол одоо хамгийн чухал үйлчлэгээ үзүүлдэг тийм мөнгөн гуйлагын компаниуд бол маш олон байдаг Солонгост. За тэрний одоо бас шилдэг мундаг одоо компани байна. ESP гэдэг. За тэгэхээр монголчуудаа ямар үйлчлэгээ үзүүлж байна? Энэ үзэсгэлэн бодлоонд оролцсонд маш их баярлалаа. За сайн байцгаана уу? Манай компани нь ESP компани. Албан ёсны одоо нөгөө олон улсын гуйлга хийдэг компани байгаа. Манайх Монголоос Солонгос руу, Солонгосоос Монгол руу хамгийн хурдан шуурхай тэр өдрийнхөө ханшийн хамгийн боломжит дүнгээр нь мөнгөн гуйлга хийж өгдөг байгаа. Манайхаас өнөөдөр энэхүү баяр дээрээ бэлтгэл бүртгэл хийгдэж байгаа. За сайн байцгаана уу? За энэ сайхан арга хэмжээнд одоо хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд Солонгос улс дахь цэцэг хүргэлт гэдэг ийм үйл ажиллагаа явуулдаг. Бас юу нэгэн өөр бас ямар бүтээгдэхүүн байна. Тэгээд энэ сайхан бүтээгдэхүүнээрээ ингээд арга хэмжээнд оролцсон байна. За өөрсдөө гоё үзэгчдэд танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу? Солонгос улс дахь цэцэг хүргэлтээс өнөөдөр мөн Golden Venus гээд гоо сайхны эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулдаг компани байгаа. Тэгээ бидний хувьд бол одоо ингээ бизнесээ хамтарч идэг ингээ хамтрагч бүсгүйчүүд байна. За тэгээ оролцож байна. Мөн Samsung даатгалыг мөн хамтран одоо хүмүүстэй монголчуудтай танилцуулгаар энэ сууж байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр Солонгос улсад цагаан сараа тэмдэглэж байгаа бүх монголчуудаа сар шиндээ сайхан шиндээрээ гэж мэндийг хүргье. Микостана компаниас өнөөдөр сар шинийн үйл ажиллагаанд ингээд ажлын шалгаруулад бас бараага сурчлаа сууж байна. Баярлалаа та бүхэндээ. За сайн байцгаана уу? Өнөөдөр элэг нэгт монголчуудаа цагаан сарын баярын мэндийг хүргэе. За Улаан хотоос Сөүл хотноо болж байгаа монголчуудын нийтийн цагаан сард оролцож байгаадаа баяртай байна. За өнөөдөр болохоор 21 дарих Global Center-ээс 21 дарих дууны нээлт болон буюу цагаан сарын үйл ажиллагаа болж байгаа. Тэгээд бас дууныхаа нээлтийг үзэнгээ энэ Монголынхаа сайхан ноотуран цамцнууд оймс энэ болохоор одоо манай охин дараа жил дээд сургуульд орохын тэгээд өөрөө гараараа нэхэж бас борлуулалт хийдэг байгаа. Тэгээд ийм хөөрхөн түлхүүрийн осор нэгдэг бас ийм аялал жуулчлалын компани энэ одоо сайт байгаа. Бодгалт www.bodgalt.com гэсэн аялал жуулчлалын сайтаар маань орж бас солонгосчуудыг илүү олон Монгол улсаар нь аялуулаарай гэж хүсэж байна. Тэгээд маш их баярлалаа бүгд. За ингээд цагаан сар ухтах баяр дээр бас нэгэн гоё үзүүлбэр болоод энэ сэлэн гээд бүсгүй маа Солонгос улсад ажиллаж амьдардаг. Тэгээд Монгол ичгээр ийм гоё муудад цаасан дээр ингээд уран бичлэг хийдэг байгаа. Тэгээ энэ уран бичлэгээрээ бас хүмүүст маш гоё үзүүлбэр үзүүлж бас гоё бичиж өглөө. Хүний өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийн арга хэмжээнд оролцсондоо баяртай байна. Үндсэн соёл бичгээрээ бичиж оролцож байгаадаа баяртай байна. За миний бичиж байгаа бүтээлүүд үлэмжийн чанар айл гэрийн хоймортой байвал амар амгалан юм гэж үздэг. За тэгэхээр та үндэсний бичгээ хайрлаж хамгаалаарай гэж яа. Гадабал MBC-ийн зохион байгуулсан цагаан сарын үйл ажиллагаанд оролцоод маш сэтгэл өндөр байна. Их сайхан цагаан сар болж байна. Солонгост байгаа монголчуудын амьдарч байгаа монгол ээжүүд, монголчууд оролцоод азтан болоод маш их сайхан байна. Ингээд бүгдээрээ модон могоо жилтэй азтаа, одтой, хямртай, эрүүл инх бүгдээрээ сайхан шинлээрээ гэж хэлмээр байна. Үнэхээр сайхан байна. Маш баяртай байна. Сайн байцгаана уу? Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа болон оюутнуудаа сар шинийн мэнд хүргэе. За тэгээд би энэ цагаан сарын арга хэмжээнд энэ жил анх удаага оролцож байгаа. Тэгээд оролцсондоо маш их сэтгэл хангалуун байна. За тэгээд Монгол цугаа гэр бүл болсон Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа бүх хүмүүстээ сар шинийн мэнд хүргье. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Global MMC байгууллага болон бус байгууллагуудаа бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд ирж байгаа цагаан сарда бүгдээрээ эрүүлийн
аз жаргалтай сансан бүхний сэтгэлчлэн бүтэж яахын үзээтэй сайхан ерөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За сайн байцгаана уу. Өнөөдрийн үйл ажиллагаанд орсондоо сэтгэл маш их өндөр байна. Тэгээд өнөөдөр Солонгост байгаа монголчууд маань цагаан сарынхаа үйл ажиллагааг тэмдэглээд бөөндөө одоо сэтгэл маш өндөр аз жаргалтайгаар энэ өдрийг өнгөрөөлөө. Тэгээд Монголд очсон юм шиг ээж авлаа хайртай үр хүүхдээрээ очсон юм шиг тийм сэтгэл төрлөө. Тэгээд энэхүү үйл ажиллагаа зохион байгуулсан байгууллагуудаа ямар ч ажлын амжилт хүсье. Монгол байгаа гэр бүл болон тэгээд хайртай ээжтэй сар шинийн мэндийг хүргье. Баярыг чишээ байгаа болсон.